Сайн байна уу? Өнөөдөр бид хоёр юу хийх гэж байна? Монголд амар од болсон. За амар од болсон гэж. Ер нь бол нэлээд бас их хүмүүс ууж эхэлж байгаа юм лээ, тий? Тэгээ бид хоёр бас ингээд өөртөө яаж mute wine хийдгээ үзүүлэхээр шийдлээ. Удаан бичлэг хийгээгүй дуушлаараа. Тэгээд comeback хийж байгаа бичлэгээрээ сайхан бүгдээрээ wine хийцгээе. За, ер нь бол 2 жүрж ордог. Гэтэ энэ удаа бол нэг л жүрж байсан болохоор нэг жүржээ хийжлээ. Тэгээд талын болохоор шахаад тэгээд талын зүгээр дээр нь хийчихье гэж утсан. Тэгээд энэ ашиглаж байгаа wine дэлгүүрийн хамгийн хямдхан wine гэсэн. За, тэгээд wine-аас өөр юу, wine жүржээс өөр юу орох вэ гэхлээр cinnamon орно. Тэгээд anise гээд нэг тийм од шиг нэг юм орно. Тэг чи нэг ийм нэрийг мэдэхгүй байна. Google-тэй олж байгаа бах. Тэгээ энэс 5 ширхэг. Тэгээд нөгөө нэг төрлийн хатуу арх яг юу болохыг би сайн санахгүй байна. За, одоо тэгээд сая ер нь үзүүлсэн хамаг орчнуудаа бүгдээрээ нэгээр хийн. Тэгээд mule wine-ийн хамгийн чухал юм нь wine-аа ерөөсөө буслахж болохгүй. Тэгээд бүлээн галан дээр ер нь бол хамаг юмнууд нь ингээд би бинтгээ амтаараа уус хүртэл нэг 5 минут буцлах юм уу. Тэгээл ер нь болж байна. За, одоо тэгээд сайхан газ хурдан тагуулцгаая. За, тэгээд нэг хөөрхөн нэг аяг олоод халуун юмд харахааргүй нэг тийм аяг олоод тэгээд wine-аа хийгээл тэгээд дээрээс нь нөгөө үзүүлсэн тэр жүрчээ хийгээд тэгээд finish enjoy.